Монгол банкнаас ямар хүн байгаа вэ? Монгол банкны хүн байна уу? За, та нэрээ хэлээд, албан тушаалаа хэлээд цалингийнхаа хэмжээг хэлж өгнө үү? Төрийн банкнаас. За, нэрээ хэлээд, албан тушаалаа хэлээд цалингаа. За, Ахмадуудыг төлөөлж алтан зулгой өөр хэн бэ? За, 689 мянган төгрөгийн тэтгэвртэй буюу 572,400 мянган төгрөгийн тэтгэврийг сарда яаж зарцуулж байгааг энэ одоо банкны төлөөллүүд хэлсний дараа хэлж өгнө үү? Төрийн банк, Монгол банк ирсэн хүмүүс цалингаа хэлээд нэр албан тушаалаа хэлээд араас нь Ахмадуудаас төлөөлөлт хэлж өгөөч. Тэгээ асуултаа асууя. Мөнх баясгалан гишүүн энэ одоо албан тушаалтнуудын хувьд цалин ярина гэдэг бол хувийн мэдээлэл. Тэгэхээр бид нар бас манай чуулган дэгийн хуулийн дагуу Монгол Улсын хуулийн дагуу явагдах учраас энэ хүмүүс бол цалингаа хэлэх бол үүрэггүй тийм байгаа. Тэгэхээр энэ дээр бол хэрвээ одоо юу гэвэл манай Ахмадын төлөөлөл сая мөнх баясгалан гишүүний асуусан асуултанд хариулах уу? 9 номер юу? Микрофон. За ингээд төрийн ордны гадаа 30 бараг 40 хоног ингээд суусан суулт хийсэн ихэнх ахмадууд маань биеийн байдал муудсан байгаа. Би одоо өөрөө ингээд бүлцийгээ домбогоод ингээд сууж байгаа. За сая 500 гэдэг энэ тоо бол ерөөсөө ахмадуудын өөрсдийнх нь юугаар ингэж урган гарсан энэ тоо байдгийг. Миний байр суурь болохоор 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудыг 2 дахин тэтгэврийн хэмжээг нэмэх боломж байна уу? Тэгээд 572 689-тэй бага хэмжээний тэтгэвртийг халамжаас тэтгэвэр авдаг ахмадууд маань 7400 ахмад байд юм байна. 397 500 авдаг. Энийг амжиргааны доод түвшний 495 мянган төгрөнд хүргэх боломж байна уу? Тэтгэврийг үе шаттай 3 үе шатлалтай нэмнэ гэсэн бол эхний ээлжинд нэг 50%-аар нэмэх тийм боломж байдаг болоо гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр 281,200 ахад маань тэтгэврийн зээлтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд нэг 3 хоног 24 сараар ингээд зээл олгоцсон байгаа. Тэгээ үнэхээр хүнд байгаа. Бодит амьдрал дээр бол маш хүнд байгаа. Тэгээд нэг удаадаа тэтгэврийн зээлийг 36 сараар сунгаж өгөөд тэгээд банкныхаа ирсэн байгаа болохоор нэг ярьж ин л да. Нэг удаадаа 36 сараар сунгаж өгөөд 35 сарын зээл худалдаа хөгжлийн банк бол айгүй боломжийн юу яд юм бэ шүү дээ. 24 сараар зээл өгчөөд нэг 23 сарын зээлийн үлдэгдэлтэй бол өнжөөчөөд 22 сард 1 сар гэдэг ингээд явдгийн байлээ. Тэгэхгүй болохоор гар дээрээ юу ч байхгүй ингээ ахмадууд маань амьдрал нь маш хүнд байгаа. Одоо ихэнх нь одоо эмнэлгээр явж гин тэгээд өөр хүүхэдгүй одоо ганц бие ахмадууд маш олон байдаг. Эднэрийгээ тэгээд төр зэсэг маань нэг удаа харж хандаад ингээд нэг боломжийг олгож өгөөч гэсэн саналыг хэлж байгаа. Одоо бүр нөгөө банкны зээлийн хүүг бол болж игэл нэг 12% түргээд өгөөч гэсэн. Тэгээ одоо тэр нь ч одоо бүр худлаал болох байх л да. Ямар ч байсан тэтгэврийн одоо 26 онд нэмэгдэн штэ. Тэр бол бас цагч байна, зайч байна, лайч байна. Тэгэхээр эхлээд тэтгэврийн зээлийн асуудлыг шийдээд өгөөч гэдэг саналыг хэлэх гэж орж ирсэн. 2 дахин өсгөх санал маань юу вэ гэхээр 689 мянган төгрөгийн тэтгэвэр авагч маань ингээд банкны зээлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч орлогогүй учраас 2 дахин өсгөж өгөөсч гэсэн тоог бол гаргасан юм аа. Алтан зул миний би 572,400 төгрөгийн тэтгэмж авдаг. Сая өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр ахмадын тэтгэвртэй гарах гэд материалаа өгсөн байгаа. Би яагаад ингэж банкны зээлэнд орсон бэ гэхээр арж анчуулан аршаан суулилд явах гад тэгэхэд би тухайн үед 22 онд тэрэгцтэй байсан. Тэрэгцтэй намайг авч явахын тулд нөхөр маань авч явна. Нөхөр явахаар 2 зээл маань дагалдана. Ингээд 4 хүний одоо эрхийн бичиг нааш чааш явах битёк очоод ундны ус авах гэд ингээд хэрэглээний мөнгө гэд ингээд 6 сарын зээл авчаад зээлийн эргэлтэнд явж байгаа. Тэгээд ямар азарны ганц охин төрүүлсэн охин маань одоо ингээд амьдралын маань ингэж болгож тийм ээ өөрөө хэдийн машины зээлтэй ч гэсэн одоо тэжэн тэтгээд ингээд үүргээ биелүүлээд ингээд явж идэв юм аа. Тэгээд миний хувьд бол яг хөө тэгээд болж байна. Өөр хүүхэд нь бас өөртөө бас ингээд өнгөрсөн 3 дахь өдөр бол намайг нэг залуу
ална гэж занал хийсэн шүү дээ. Би одоо гэртээ хараагүй 6 хоног охиныдоо нуугдаж амьдарч байна. Өнөөдөр ахмадуудын нэрийн өмнөөс ингэж явчаад ингээд занал хийлэж өртөж байгаа Чингэлдээ дүүргийн цагдаад хандсан бүртгэлгүй дугаараас залгасан байна гэж байна. Тэгээ Mobicom-оос асуухаар эзэнтэй байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр маш их ингээд ахмадуудынхаа төлөө явахаар маш их тороолууд дайрсан, маш их амь насанд минь хүртэлсүүлд ингээд занал хийлээд ингээд явж байгаамаа. За тэгээ 572 мянга би яг энэ ташрамд бас хэлмээр байна л да. Үндэсний статистикийн газраас асууж исэн амжиргааны доод түвшингийн 495 мянган төгрөг гэдэг энэ тоо яаж гарсан бэ гэхээр яг нарийчл детальчилж гараагүй байдгийн байна лээ. Хүн өдөрт хэдэн килокалори юм иддэг, хэдэн хил хүнсний 8 иргэлийн бүтээгдэхүүн иддэг. Энийг гаргаагүй хамгийн баян хүн, хамгийн ядуу хүн хоёрыг харьцуулаад олон улсын жишгээр гаргалаа гэж байгаа байхгүй юу? Өнөөдөр манайхан олон улсын жишг яриха болио. Яг сайн жишгийг аваад тийм ээ. Одоо өнөөдөр инфляц өслөө гэж энэ цаасан дээр инфляцийг бити хараад байл да та нар маань амьдрал дээр гараад байгаа тэр инфляцийг нэг хараад үзээрэй. Үндэ инфляцийг хөөхөд бол хизээч барихгүй. Монополийн эсрэг газар эрх мэдлийн өгчмөр байна. Өнөөдөр манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд маань ч гэсэн арилжааны банкудад одоо тушаах эрх байхгүй зөвлөмж өгөө сууж байгаа байхгүй юу? Өнөөдөр тэгэхээр энэ эрх мэдэлжүүлэх газруудын эрх мэдэлжүүлмээр байна. Бас яг энэ ташрамд хэлэхэд ахмадуудын агентлаг гэдэг газрыг бий болгомоор байна. Өнөөдөр Сүхбаатарга ахмадын холбооны ерөнхийлөгч гэж байгаа боловч яг ахмадуудыгаа бас бүрэн гүйцэд төлөөлж чадахгүй би хүчин өгсөж байна. Одоо миний хязгаартай байна. Би бүр Сүхбаатарга дээр очиод арилжааны 4 банк, Монгол банкыг бол ярих юм биш шүү дээ. Амар худалч, ерөөсөө 70 худалч гэд нэр өгсөн байгаа. Ер нь Монгол банкны ерөнхийлөгч Лавгсүрэн болон дэд ерөнхийлөгч инх тайван ажлаас нь халаад өгөөч гэгээд их хурлын дарга амар байсланд шаардлага бичиж өгсөн байгаа шүү дээ. Ерөөсөө амьдралаас тасарсан 5-1 гэдэг нэг шал дэмий юм яриад бид нарыг бол ингээд төөрөгдүүлээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр аргаа ороод Монголын банкны холбоонд нь хандаж үзлээ. Аль бие ёсоор хариу ирэг байна. Арилжааны банкудаа та нар нэг жоохон хүн чанартай байгаад өгөөч. Тийм ээ, хүн чанартай байгаад хідэн мусаа ядарсан ахмадуудын маань нэг удаадаа харж үзээ тэтгэврийн зээлийн 36 сараар олгоод өгөөч гэдэг бүр чин сэтгэлээсээ гуймаар байна. Тийм ээ, тэгээд дараа сард нь яг ингээд тэтгэвэр нэмэгдтэл 26 он хүртэл нэг сараар ингээд зээлийн олгоод өгчөөж нэг тийм гарцтай биш баха. Тийм ээ. Би ахмадуудын маань төлөөлөл одоо инфляцийг яаж бууруулах тэр яриад хэрэггүй. Тэрийг нөгөө төр хийх ёстой л да засгийн газар инфляцаа барих ёстой байхгүй юу? Тэгэхээр би зүгээр л ингээд ийм л юм хүсэж байгаа шүү дээ. 572,400 мянган төгрөгийн тэтгэвртэй 689 мянган төгрөгийн тэтгэвртэй хүмүүс сард яаж амьдарч байгаагаа л энэ төрд нэг сайхан яриад өг гэж л хүсэж байгаа. Яг юу авдгийг, энэ амьдралд яг яаж хүрдгийг гэдгийг л сонсомоор байх юм. Тэгээ сая бол манай сангийн ам бол тэтгэвэр нэмэх боломжтой л гэж хэлчихлээ л дээ. Тэгэхээр яг бодит амьдралыг сонсгоод өгөөш. Тэрнээс тэр инфляц тэр бол засгийн газар яаж шүү. Яг 572 мянгаар бол хизээч 689 мянгаар бол амьдралд хүрэхгүй. Тийм ээ? Би бол одоо 330 мянгаар одоо нэг хүүхэд маань сонсголгүй учраас хөдөө орон нутгаас орж ирээд 7 жил болж байна. Подол төрөсөлж амьдарч байна. Юуг нь нуух вэ те? Хүн юунд амьдарч байгаа сонир биш. Яаж амьдарч байгаа сонир учир. Тэгээ 330 нөхчдгийг манай нөхөр бас унж татдаг хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд нэгнийхээ юугаар ингээд орон сууцныхаа тэр юугаа түрээсээ төлөөд хэрэглээгээ төлөөд нэгнийхээ юугаар энэ тариагаа аваад нэг гэрт 3 хөгжим бэрхшээлтэн байгаа байхгүй. Тэгээд хувцас аавна гэсэн ойлголт байхгүй хүүхдэрээ л ахуулдгийг. Ер нь яг ингээд дараас одоо халамж буухын өмнөхөн үед хүрэж хоосордог. Тэтгэврийн одоо зээл авах хугацаа хүртэл бас хүрэж хоосордог ийм л байгаад байгаа байхгүй. Хизээч яг энэ 572,400 689 мянгаар октоосоо хүрэхгүй. Би болохоор дэлгүүр явдаг манай гэр бүлийнхэн явж хүнсний юм авдаг байхгүй юу.